Эдгээр болон бусад үйл явдлын мэдээлүүдийг одоо үзэгч та бүхэндээ дэлгэрэнгүйгээр танилцуулъя. Шинэ он гарахад 6 хоног үлдлээ. Байгууллага хамт олон бүр хуучин онд хийсэн ажлаа тайлагнаж шинэ онд юу хийхэд төлөвлөж байгаа энэ үед багшууд хүүхдүүдэд ч гэсэн хуучин онд хийсэн бүтээснээ тайлагнаж шинэ жилийн баярыг тэмдэглэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн шинэ жилийн баярыг үзэгч та бүхэндээ хуваалцаж байна. За 45 жилийн түүхтэй нийслэлийн 13 дугаар цэцэрлэг өнөөдөр 110 хүүхэдтэй дөрвөн бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгийн хүүхэд багчууд шинэ жилийн баяраа ээж аваатайгаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд хүүхэд багчууд цэцэрлэгтээ сурч мэдсэн шүлэг дуу болон 7 бор огтны үлгэрийн сэдвээр бяцхан тоглолтын номерыг цугларсан олонд үзүүлж ээж аваа баярлуулсан юм а. Арам дугаар цэцэрлэг нь хүүхдийн байгалаас аяасан төрөлх хавьяас чадварт нь суурилсан сургалт сурган хүмүүжүүлэх үзэл баримталд тулгуурлан за хүүхдээс сурч өгж хүмүүжих таатай орчин бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байгаа талаар багш нар нэрсэн юм а. Мөн тус цэцэрлэгийн хүүхэд багчууд цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагддаг урлагийн үзлэгт амжилттай оролцож үлгэрийн баатрууд амьсан нь ирээдүйн одод бяцхан тоотой авьяастан цэцэнхүү шувуухай бүжгийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн байна. Энэ өдөрт Пенриа мэдээллээ.